Сайн бацгаана уу, Хулан Vibes байна. За шинэ төрлийн контентоор эргэж ирлээ. За энэ удаад ямар хөө төрлийн контент бэлдсэн бэ гэхээр сүүлийн үед Netflix дээр цацагдсанаас хойш Солонгос төдийгүй одоо олон улсын Netflix дээр маш өндөр үзэлттэй байгаа хүмүүсийн дунд халуун сэдв болж яригдж байгаа ийм драма байгаа. За энэний яг юуг нь ярихаар бэлдсэн бэ гэхээр анги болгон дээр нь гарч байгаа хэрэгүүд нь Солонгосод бодтоор болсон явдлууд байна гэж үзэж байгаа. За гэхдээ нэг зүйлийг анхаарахад Netflix болон ориг зохиол болох Webtoon-ийн зохиолч албан ёсоор бол бодит явдлаас сэдвэлсэн шүү гэж мэдгдсэн зүйл байхгүй. Гэхдээ Солонгосын үзэгчид энэ драмаг үзээд тухайн онд хизээ яг болж исэн хамгийн төстэй хэрэгүүд нь юу байна гэдгийг гаргаж ирж одоо маш их ярилцаж ийм халуун сэдв болоод байгаа. За тэгэхээр энэний талаар анги болгоно нь ямархуу бодит явдалтай төстэй байгаа вэ гэдэг талаар ярихаар бэлдсэн байгаамаа. За ерөнхийдөө драма маань ямархуу утга учиртай вэ гэхээр яг одоо бүр ингээд багшийн хаан дээр гарсан, системийн дээр гарсан дийлдэхээ байсан хүүхдүүд, багш нар эрх мэдэлтэй эцэг эхчүүд за тэгээ эднэрээс болж нуран уунж байгаа Солонгосын багшийн эрх боловсролын систем гэх мэт за тэгээ хуулийн цоорхойг хүүхдүүд яаж ашиглаж байгаа гэх мэт өнөөгийн энэ цаг үед ч байгаа. Тэгээд гол нь маш олон эмгэнэлт явдлуудыг үүсгэж байгаа. Энэ бүх асуудлыг хөндөж гаргаж ирсэн ийм драма байгаа. За season 1 нь бол 10 ангитай бүх анги нь бол өөр асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн. За тэгээд баяртай мэдээ гэх юм бол season 2 хийгдгээр болж байгаа юм билээ. За ингээд гол сэдв рүүгээ орцгоё. За нэгдүгээр анги бол сургуулийн орчны дээрлэхэлтэй холбоотой байдаг. Нэг сурагч ангийнхаа хүүхдүүдэд маш ихээр урт хугацаанд дээрлгүүлж явж байгаа. Сүүлд нь сургуулийнхаа дээвэр дээр үсрээд амиа хорлдог ийм харамсалтай үйл явдлаар драма маань эхэлдэг. Нэгдүгээр анги дээр гарсантай хамгийн төстэй хэргийг 2011 оны 12 сарын 20-ны өдөр Тэгүү хотод байрлах нэгэн дунд сургуулийн 2 дугаар ангийн сурагч амиа хорлсон ийм хэрэгтэй төстэй байна гэж үзэж байгаа. За энэ хэрэг нь яг юу болсон бэ гэхээр 2011 оны 3 дугаар сараас эхлээд ангийнхаа 2 хүүхдэд маш урт хугацаанд дээрлэхүүлж явж байгаад зөвхөн сургуулийн орчинд дээрлэхэд зогсохгүй нөгөө хүүхдүүд нь гэрт нь ирдэг болсон байгаа юм байна. Байнгын гэрт нь ирээд бүр нууц кодыг нь мэддэг болсон, гэрт нь хүн байхгүй байх цагийг мэддэг болсон, гэрт нь ирээд одоо мэдээж биед нь хурж зотхоос гадна гэр бүлийнхээ нэгэнд оромжлох, гэрт нь авсан байгаа хоол хүнсийг нэдэд гэр орныг нь амар замбраагүй муухай болгох, өөрсдийнхөө тоглодог интернет тоглоом дээр байнга нөгөө айтем авах мөнгөө нэхэх. Тэгээд өөрийнх нь тэр тоглодог тоглоомнуудын ранкийг унгааж болохгүй шүү гэж ингээд шүнжэнгөө одоо тоглуулахаар өгөх. За тэгээ ранкийг унгаацсан байх юм бол маргааш нь дахиад зодох гэх мэтчлэн иймэрхүү байдлаар бие сэтгэл зүйн хувьд маш их дарамт учруулж дээрлэж явдаг байсан байна. Ингээд энэ хэрэг харамсалтайгаар нөгөө хохирогч хүүхэд маань амиа хорлоод дууссан. За энийг хүмүүс ерөнхийдөө яаж мэдээд байгаа вэ гэхээр тухайн хүүхэд маань амиа орлохоос өмнө ийм гэрээслэл захиа бичээд үлдээсэн байгаа. Хин өөрийг нь яг яаж дээрлэгдэг байсан гэдгийг маш тодорхой бичсэн. Түүнээс гадна одоо ийм сонголт хийхээс өөр аргагүй хүнд хэцүү нөхцөл байдалд байна. Хүмүүст хэлж тусламж хүсэх гэхээр нөгөө хүүхдүүд нь өөрсдийг нь маш их сүрдүүлж байна. Өөрөө маш их айцтай байна. Яах учраа олохгүй тийм байгаа өөртөө ингээд аюух уур хөрж байна. Тийм учраас надад энэ сонголтыг хийхээс өөр арга алгаа гэд гэр бүлээсээ бас уучлалт хүссэн. Би ингээд төрүүлж очоод 100 жил болсон ч 1000 жил болсон ч хүлээгээд байжаа гэдэг ийм ингээд сэтгэл өвтгөм захиаг бичээд харамсалтай сонголт хийсэн байгаа юм байна. Тэгээд цагдаагийн газраас энийг судалж үзээд нөгөө хүүхдүүдийг нь байцаагаад бүх нотлох баримт утас зэргийг нь үзээд нотлох баримтуудыг гаргаж аваад урт хугацаанд дээрлэхүүлж явж ирсэн байна гэдгийг нь тогтоосон байна. За тэгээд нөгөө холбогдох хэрэгтэн хүүхдүүдэд болохоор нэгэнд нь 3 жил, нэгэнд нь 4 жилийн хорхоолыг тус оноосон гэдэг ийм мэдээлэл байгаа. За тэгээд энэ бол ганцхан нэг кейс. Тэгсэн чинь яг тухайн жилдээ яг энэ Тэгүү хотын одоо энэ сургууль дээр энэ явдлаас 4 сарын өмнө бас нэгэн эмэгтэй хүүхэд амиа хорлсон хэрэг гарч ирсэн байна. Гэхдээ тухайн үед болохоор сургуулийн зүгээс болон холбогдох байгууллагын зүгээс амиа хорлолт байгаагүй, энэ нь автомашины осол байсан гэж амт хагалж ирсэн байна. Гэхдээ хүмүүс болохоор тэрийг осол байгаагүй, энэ бол бас дээрлэхэлтэй улмаас амиа хорлсон хэрэг байсан гэж харддаг юм байна. За гих мэтчлэн тухайн жилд гэхэд нэг сургууль дээр одоо мэдэгдэж байгаа нь 2-3 хэрэг байна. Бид нэр дандаа сургуулийн дээрлэхэлттэй холбоотой байсан учраас энэ драмагийн 1-р анги дээр бол хамгийн ноцтой хэрэг болох сургуулийн дээрлэхэлт түүнээс үүсдэг ийм одоо харамсалтай хэргийг бол хүндсэн байгаамаа. За 2-р анги дээр ямар хуу зүйл гарсан бэ гэхээр сургуулийн гангстер хүүхдүүд
бүгд ингээд 10 жилийн хүүхэд гэхэд амар шивээстэй тэгснэ бусад хүүхдүүдийг хичээл хийх боломжийг олохгүй, багш нь хичээл заах боломжийг олохгүй, толгойлогчтой бүлэг болж хуваагдаад аимшигтай зодтолдог. Тэгээд дотор нь бас нэг юм маф заав байдаг. Иймэрхүү сэдвийг хүндэж гаргаж ирсэн. Тэгсэн чинь яг энэ гарсны дараа ингээд Threads дээр хүмүүс за фантази драма гэхэд арай хитэрч байна 10 жилийн хүүхдүүдийн битүү шивээстэй ийм амар хоорондоо бүлэг болж зотлон гэж юу байд юм бэ гэсэн тиймэрхүү зүйлс гарч исэн. Тэгсэн чинь доор маш олон хүмүүс орж ирээд энэ бол Солонгост боддоор байсан сургуулаа 1980-90 он 2000 оны ихэд хүртэл Инчонд байрлах 3 сургууль дээр ийм аимшигтай маф шиг ийм толгойлогчтой гангстерууд байдаг байсан гэсэн. За тэгээд энэний талаар ярих юм бол 1974 онд Инчон хотод үүсгэн байгуулагдсан сургууль байдаг юм байна. Нэг барилга дотор 3 төрлийн сургууль байдаг. Нэг нь болохоор электроник техникийн сургууль, урлагийн сургууль, нөгөөх нь болохоор гал унтраах онцгой байдлын ийм сургууль байдаг гэсэн байна. За тэгээд дийлэнхтэй дандаа эрэгтэй хүүхдүүд байдаг. Бүгд маш ийм ширүүн гарынхан байсан байгаа. Тэгээд зөвхөн сургууль дотроо ингээ хоорондоо асуудалтай байхаас гадна тэр хавийн ойр орчимд байдаг бусад сургуулийн хүүхдүүдийг дээрлэгдэг, дээрэмдэх явдал маш их байдаг байсан учраас яг хичээл орох цаг, хичээл тарах цагаар болохоор эрүүлийн цагтаа гарч эрүүл хийдэг байсан гэж тухайн үед тэр хавьд амьдардаг байсан хүмүүс нь бичсэн байна. За 3 дугаар анги дээр болохоор сошиал цуурхал, худал гүтгэлэг, за түүнээс болоод багш нь амиа орлсон ийм ангийг бол харуулж өгсөн байна. За үүнтэй холбоотой төстэй хэрэг гэхээр 2017 он Солонгосын Чомбугийн Пуан гэх газар жижиг сургууль дээр гарсан ийм хэрэг байна. За тухайн эрэгтэй багш нь болохоор бас бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж оролцсон гэж хэрэгт гүтгэгдээд шалгагдах явцдаа тэр их ирж байгаа гүтгэлэг хүмүүсийн дайралтуудыг дийлэхгүйгээр ингээд амиа хорлсон ийм хэрэг байт юм байна. За энэ яг юу болсон бэ гэхээр Солонгосын сургуулиуд ер нь дунд анги, ахлах ангийн хүүхдүүд болохоор орой болгон өөрсдөө тавталгын цаг гэж байдаг. За тэгээд нэг өдөр сургуулийн хүүхдүүд нь тавталгын цаг нь болчихсон. 1-р анги, 2-р анги, 3-р анги хүүхдүүд хоорондоо маргаан гарсан. Тэр үед нь тэр дунд сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийг нь тавталганд суулгахгүйгээр тараасан хэрэг болсон байна. Тэгсэн чинь 2-3 ангийн хүүхдүүд нь яагаад 1-р ангийнхныг тарааж байгаа юм бэ гэд маш их уурлаж бухимдаад бид нарын хараа үлдэж хичээлээ хийд юм бэ гэдэг иймэрхүү бухимдал бол явагдчихсан байна. Тэгээ яг тухайн өдөр нь оройн ээлжийн хянагч багшаар энэ хэрэгт гүтгэгдсэн багш ажиллаж таарсан байна. Тэгсэн чинь хүүхдүүд энэ багшийг хүүхдүүдийг тараагаад бусдуудыг нь үлдээчлээ гэж бодоод уур нь хүрээд тэгээд эцэг ихтэй худлаа ирж эхэлсэн байна. Тэгсэн чинь үнэндээ тухайн өдөр тэр маргааныг зогсоогоод 1-р ангийн хүүхдүүдийг тараасан багш нь бол энэ багш биш байсан байна. За тэгсэн чинь яг нөгөө тавталгын цагийн үеэр нэг охин ингээд уцаа орлоод байсан чинь багш нь уцаа оролдож болохгүй гэдэг шаардлагыг тавьсан чинь тэрэнд нь уур нь хүрээд ээжтэй очиод худлаа ирсэн байсан. Манай багш манай ангийн нэг охины гуйыг илээд байсан. Тэгээд намайг бас маш их харааж загинсан гэд. За үүнээс ахуулаад хэрэг ингээд гарч эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд хоорондоо багшийг ингэсэн тэгсэн би ингэж ярьсан гэж яриаг нь өөр нэг багш сонссон байгаа. Тэгэнгүүтээ тэр өөр сонссон багш нь нөгөө хүүхдүүд дээр очиод та нарт яг юу болсон? Та нарын биед чинь яаж хүрсэн гэдгийг нэг бүрчлэн бичээд өгөө. Энэ асуудлыг чинь шийдэхэд би туслаад өгье гэж тэр хүүхдүүдийг жоохон өдөөн хатгаад өөр ямар ч болсон процессыг бичүүлэхгүйгээр зөвхөн биеийг нь аль хэсэгт чинь хүрсэн бэ гэдэг талаар л бичээд гомдол гаргаа гэж хэлсэн байгаа. За тэгээд хүүхдүүд багшийнхаа үгэнд ороод гомдол гаргаад нөгөөдхийг нь цагдаагийн газраас шалгаж үзээд за энэ бол тийм ноцтой зүйл биш байна гэд хэргийг нь хаасан байгаа. За мөн хүүхдүүд нь ч гэсэн за үнэхээр тийм зүйл болоогүй гэд өргөдөл гомдлоо буцааж авсан байгаа. Гисэн хэдэж сургуулиас нь тухайн багшийг ажлаас нь галсан, дээрээс нь боловсролын газраас ерөөсөө энэ хэргийг нь дуусгахгүйгээр дахин шалгалт явуулаад ирүүлж байцаалт аваад байсан байна. За ингээд тухайн багш яг боловсролын газар байцаагдж явах явцдаа амиа хорлсон. За ингээд энэ хэрэг олонд дэлгэгдээд нэлээд газар авсны дараа эргүүлээд боловсролын газар өөрөө дэндүү их хатуу дарамт шахалт үзүүлээд багшийг сэтгэл зүйн хувьд хямрал дарамтад оруулсан юм биш үстэй гэдэг ийм зүйл бол гарч эхэлсэн. За үүний дараагаар боловсролын газрын зүгээс гэх юм бол бид нэр журмынхаа дагуу шалгалт хийж исэн. Яагаад гэх юм бол огт биеинд нь хүрээгүй зүйл бол байгаагүй. Тухайн багш бэлгийн дарамт үзүүлэх зорилгоор биш байсан ч гэсэн мөрөнд нь хүрэх хөлөө ингээд хөдөлгөөд байгаа хүүхдүүдээ бойл гэж өвдгөнд нь хүрэх ч гэдэм үү иймэрхүү биеинд нь хүрсэн зүйл бол байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн.
Тийм учраас бид нэр ёс зүйн хувьд алдаа гаргасан байх вэ гэж үзээд энийг бол нарийн сайн шалгаж исэн түүнээс дарамт чахалт үзүүлсэн зүйл бол байхгүй гэдэг ийм хариуг өгчээсэн байна. За ингээд олон жилийн дараа тухайн багшийн нэр хүндийг дахин сэргээх үйл явц болоод ямар ч багшийн зүгээс буруу зүйл байгаагүй гэдг нь бол нотлогдож гарсан байна. За миний саяны ярьсан бүх зүйл өөрөө тухайн хохирогч багшийн эхнэр нь телевизэд өгсөн ярилцлага дээр бол ингэж ярьсан маа. Тэгээд хамгийн сүүлд ингээд амиа хорлохоор гарахаасаа өмнө эхнэртэй болохоор за ер нь намайг ингээд буруутай болгож магадгүй одоогийн нөхцөл байдлыг харах юм бол тэгэх юм бол миний гэр бүл хэрэгтний гэр бүл болох ийм нэр зүх гэдэг байна. Би бол энийг тэсэж чадахгүй гэж хэлсэн байгаа. За тэгээд ээжийнхэн гэрт очоод ээждээ ингээд хоол хүнсний авч чад цуг хоол хийгээд хэрэглээний тодорхой хэмжээний мөнгө өгөөд ингээд нэг ёслоод гарсан гэж байгаа. Тэр үед бол хинч тухайн багшийг амиа хорлох гэж гэдгийг мдээгүй байсан. Тэгээд сургууль дээр очоод гэртээ буцаж ирээд өөрийнхөө бүх эд тогшлыг бол бүгдэнгэн зэгцлээд тавьсан. Тэгээд амиа хорлсон байгаа. За ингээд хүмүүсийн дунд бол энэ маш их ингээд харамсалтай хэрэгээр одоо болтол сөхөгдөж ярьсан мөлий. Дээрэс нь тухайн багш бол яг 54 настай байсан. Тэгээд 30 жил багшилсан ийм туршлагатай хүн байсан байна. Маш олон шавнартай шавнар нь тэгээд оршуулгын хастаар ирээд багш бол хизээч ийм хүн биш ээ. Тэгэд ийм харамсалтай хэрэгэн хохирогч болсон бол үнэхээр их харамсалтай байна гэдэг ийм бас дуу хоолойгоо хүргэж байсан байна. За тэгээд энэ мэд багшийн эрх зөрчигдөж байгаа асуудлууд маш их гарч байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор хүмүүс бас юу гэж ярьж байна гэхээр ганцхан хохирогч гэж гарч ирж байгаа хүний дуу хоолойг хамгаалахаас гадна шалгагдаж байгаа хүн үнэхээр буруу таг гэдгийг тогтоогдоогүй байгаа үед аль хэдийнээс хойшлоор тэгээд эргэн тойрны хүмүүст нь ингээд бүлэдэд эхлэх юм бол эрүүлээд тэр хүнийг шийтгэж гин гэсэн үг. Дээрээс нь буцааж болохгүй маш их хохирол ийм эрсдэл хүртэл гарч болзошгүй байна. Тэгэхээр хүн болгон хийж байгаа үйлдэл хийж байгаа үгэндээ жоохон хариуцлагатай байгаа ч гэдэг ийм дуу хоолойнууд сүүлийн үед Солонгосын сошиалор гарч ирж байгаа. За үргэлжлүүлээд 4-р анги руугаа орцгой. 4-р анги болохоор багшийн ёс зүй болон шалгалтын материал задруулсан ийм анги байсан. За үүнтэй төстэй ямар хэрэг байсан бэ гэхээр 2018 онд Каннам дүүрэгт байрлах нэгэн хувийн ахлах сургууль дээр болсон хэрэг байгаа юм байна. За та бүхэн бас мэдж байгаа байх Солонгост бол дүнгийн өрсөлдөөн маш өндөр байдаг. Ганцхан сурагчдаас гадна эцэг эхчүүд бол дүн дээр ач холбогдол өгдөг. Ялангуяа төсөв анги руу орох тусам өрсөлдөөн улам ширүүн болж эхэлдэг. За тэгээд ямар хэрэг гарсан бэ гэхээр 2018 онд хоёр ихэр охины хэрэг. За хоёр ихэр охин ахлах сургуулийн 1-р ангид байхдаа нэг нь дүнгээрээ 50-ээс ордог, нэг нь бүр 112-т чагсдаг байсан байна. Тэгсэн чинь дараа жил нь дандаа шалгалтынхаа дүнгээр нэгт ороод эхэлсэн. Ингэнгүүд яах вэ? Эцэг эхчүүд хараасан. Яагаад гэх юм бол Солонгост өөрөө бүр маш их өрсөлдөөн өндөртэй 1-2-т ордог байсан хүүхдүүдийг дүнгээрээ гүйцэх магадлал юу маш бага. Үнэхээр л цойлсон толгойтой хүүхдүүд биш бол. За тэгээд хичээлдээ муу байсан хүүхдүүд гинт ингээс хайжраад ирэхээр эцэг эхчүүд сэжиг аваад боловсролын газар шалгуулах хүсэлт өгсөн байна. За ингээд шалгалт хийгээд эхэлсэн жин тэр хоёр ихэр охины гар утсан дээр шалгалтын материалыг төрүүлээд авсан. Тэгээ бүх хариунуудыг нь бичсэн тэмдэглэлүүд гарч ирсэн. За тэгээд энэ хоёр охин яаж шалгалтын материал олж авсан бэ гэхээр аав нь тухайн сургуулийнх нь сургалтын албаны эрхлэгч багш байсан байгаа. Ингээд хоёр охиндоо материалыг нь нууцаар задлцсан. За тэгээд яг нөгөө шалгалт болохоос өмнө болохоор аав нь дандаа ганцаараа шүн үлдээд ажиллаж исэн гэдгийг тогтоогдсон байгаа. Дээрээс нь шалгалтын материалыг хадгалдаг ийм бүр цоочтой сейфийг онгойлсон байгаа нь баригдсан. За ингээд хэрэг шалгагдаад тэгээд аавд нь болохоор 3 жилийн хорхойлыг өгсөн. За хоёр охинд болохоор 1 жилийн хорхойл 3 жилийн тэнсэн өгөөд энэ хэрэг дуусчихсан байна. За тэгээд мэдээж бүх дүнгийн 0-оод сургуулаас нь хөөсөн байна. Энэ явдлаас болоод боловсролын газраас цаашдаа эцэг эх болон сурагчийг нэг сургуульд байхааргүй зохицуултыг хийсэн байна. 5-р анги. За 5-р ангийг үзээд бүр үнэхээр их бухимдсан. Тэгээ сошиалэр нэг яваадсан шүү дээ. Энэ 10 эсрэг дүрээс хамгийн уурыг чун хүргэж хамгийн бухимдуулсан хорон санаатай нь хин бэ? Ранклаараа гэдэг нэг иймэрхүү постууд яваадсан шүү дээ. Миний хувьд бол 5-р ангийн үүжиний ээжийн дүр бол үнэхээр 1 номерын хорон санаат байсан. За тэгээд манай үдсэн хүмүүс байвал бас аль дүр хамгийн их таны бухимдлыг хүргэсэн бэ гэдгээ бас комент хэсэгт хуваалцаарай. За тэгээд 5 дугаар анги руу оръё. Энэ болохоор
Эцэг гэхтэй холбоотой асуудал, эцэг гэхийн хитрхи амир туйлшрал, жижигэн болонгууд л багшийг буруутгадаг, багшийн эсрэг гомдол гаргацдаг тэр системийг өөрөө маш их алдаатай байна гэж үзэж байгаа. За тэгээд ямар хэрэгтэй төстэй вэ гэхээр солонгосчууд нэг юм хоёр хэрэгээ гаргаж ирж байгаа. За нэг нь гэхээр 2017 онд гарсан цэцэрлэгийн багшийн амиа хорлсон хэрэг. За яасан бэ гэхээр цэцэрлэгийн хүүхдүүдийг дагуулад ингээд гадуур одоо явдаг штэ. Тэр үедээ нэг хүүхдийг тухайн багш нь түлхсэн байна гэж ээж нарын community page байт юм байна. Тэрэн дээр тухайн багшийн бүх нэр усыг нь зарлаад аль цэцэрлэгийн аль ангийн багш вэ гэдгийг нь бичээд манай хүүхдийг түлхсэн ийм юм боллоо гэд бүр ингээд амар том хэрэг болсон юм шиг бичсэн. За тэгэнгүүт нөгөө багшид ч их дайралд ирсэн сэтгэл зүйн дарамт ирсэн дээрээс нь өөрөө тэгээгүй гэдгээ батлах ямар нэгэн арга байхгүй. Тэгээд үнэхээр их сэтгэл зүйн одоо стресст орсон учраас амиа хорлсон ийм хэрэг гарсан юм байна. За тэгээд бас нэг харамсалтай гэх юм бол энэ багш тун удахгүй уг нь хурмаа хийх гээд бэлтжсэн юм залуухан багш байсан байна. За хоёрдугаарт гэх юм бол 2023 он буюу бүр саяхан гарсан юм хэрэг байгаа. Энийг илүү одоо энэ 5 дугаар ангийн кейстэй ижил төстэй байна гэж үзэж байгаа. Бага сургуулийн нэг шинэ багш ирсэн. Тэр багш дээр эцэг эхчүүд нь гомдол гаргаад эхэлсэн байгаа. Тэгээ хитрхи хувийн орон зайлуун халдсан ингээд амар тайван заяаг нь ерөөсөө үзүүлэхгүй хувийнх нь утсаар одоо заалгах зэрэгч байд юм өдөр шөнөгөө жижиг зүйл болонгууд л инглээд хэглээд гисэн байна. Эсвэл юм асууж ингэж холбогдох гэх мэт маш их стресст оруулсан байгаа. За тэгээд энэ хэрэг дээр болохоор яг яаж детальны гарсан бэ гэхээр тэр багш руу нэг эцэг их бүр ингэж чат бичижсэн байгаа. Манай хүүхэд хааны гентэй учраас хаантай харьцаж байгаа юм шиг харьцаарай. Бүр амар гааз. Тэгээд яг нөгөө кинотой адилхан загнаж болохгүй үгүй гэж хэлж болохгүй. Яг л ханхуутай харьцаж байгаа юм шиг л харьцжээ гэсэн байгаа. Тэгж бицэн эцэг их нь өөртөө ямар хүмүүс байсан бэ гэсэн чинь боловсролын газар ажилтан байсан. Гэхдээ одоо болтол яг ямар ажилтан ингэж бичиж багшийг дарамтлсан бэ гэдг нь тодорхой болоогүй байгаа. Тэгэд хүмүүс болохоор үнэхээр их арт талтай юм том хүн байсан учраас багшийг ингэж дарамтанд оруулсан байна. Дээрээс нь ямар хүн бэ гэдгийг нь одоо болтол ил болохгүй байна гэж яригдж байгаа. Юуг нь асуудал байна вэ гэж үзээд байгаа юм гэхээр жоохон болонгууд манай хүүхдийг инглээ, манай хүүхдийг дэрлэхлээ, манай хүүхдийг одоо үгдэн гадуурхлаа, манай хүүхдийг ичгэвтер байдалд оруулаа энэ төр гэх гомдол гаргачихж байгаа байхгүй. Тэгээд багш нь болохоор би тэгээгүй штэ гэж хэлж байгаа боловч яг тэгээгүй гэдгээ батлах ямар нэгэн арга байхгүй. Зөвхөн ингээд амаараа хэлэхээс өөр арга байхгүй. Тэрийг нь нотлохоо гэж хүлээж авахгүй болчоод багш нарын сэтгэл зүйн дарамтанд оруулж байна гэж үзээд байгаа. За тэгээд бодит кейс дээр болохоор багш ингээд танхим дотроо амиа хорлсон. Тэгээд энэ харамсалтай зүйл нь маш олон багш нарыг үнэхээр их бухимдалтай байгаа, үнэхээр их хохирч байгаа гэдгийг харуулж байна гэд олон багш нар гарч ирж бас жагсаал өрнүүлж исэн бэлээ. За тэгээд энэ багшийн одоо энэ үхэл багшийн эрхийг хамгаалах хуулийн 4 зүйлд бас өөрчлөлт оруулах нэг шалтгаан болсон юм бэлээ. За ингээд эхний хэсгийг дуусгая. Дараагийн part 2-аараа уулзцгаая шүү.